За нийлмэл өгүүлбэрүүдийг яаж орчуулах вэ гэдэг 5 ангиллага бүгдээр ингээд үзсэн болохоор бидэрт одоо өгүүлбэрүүдийг орчуулахад тийм төвөгтэй биш болчиход байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо 5 дугаар ангиллаар орчуулдаг одоо 3 холбоосыг өнөөдөр үзье. 5 дугаар ангил гэдэг маань холбоостой гишүүн өгүүлбэр нь урдаач байж болдог, хойнооч байж болдог, хаанаач байрлсан одоо төрүүлж орчуулдаг энэ одоо өгүүлбэрийг хэлж байгаа. За тэгэхээр одоо энэ while, whilst, whereas гэдэг энэ 3 холбоос бол үндсэндээ яг адилхан эсрэг зэх утгыг гаргаад байхад гэж орчуулагддаг ийм одоо холбоос. За гэтэл энэ while гэдэг энэ холбоос нь болохоор бас нэг өөр утга агуулдаг. Давхар тэр нь юу вэ гэхээр while гэдэг холбоостой өгүүлбэр нь өнгөрсөнд үргэлжилж байсан цаг буюу past continuous tense байгаад гол өгүүлбэр нь болохоор жирийн өнгөрсөн цаг байх юм бол энэ маань эсрэгцэл биш харин хугацаа илэрхийлж байгаа байц гişүүн өгүүлбэр болдог. Тэгээд тэгж явах зуураа ингэж байх хооронд ингэж байгаа тэгсэнгээд өнгөрсөнд эхэлчээ дуусаагүй үргэлжиж байсан үеийн нэг дундуур бас нэгэн одоо огцсон агшин зур нэг удаа болсон үеийг илэрхийлдэг өгүүлбэрийг холбодог болчдөг. Жишээ нь одоо while we were going hiking in Bogd Mountain. За энийгээ төрүүлж орчуулна. Бид нар богд ууланд явган алхалт хийж байгаад хийж явах зураа гэд одоо гол өгүүлбэр нь we saw a strange animal. Бид нар нэг сонин амьтан харсан гэд. За тэгээд яах нь ууланд алхах нь эхэлсэн дуусаагүй байсан. Харин олж харсан гэдэг нь нэг л удаа тохиолдож байгаа учраас жирийн өнгөрсөн цагаар илэрхийлдэг. Зөвхөн энэ тохиолдолд хугацаа зааж юм гэж үздэг. За тэгээд одоо дорж урдч нь унтаж байгаад орон дээрээсээ унтсан ч гэдэг юм уу. While Dorj was sleeping last night, he fell down from his bed гэж. За энэ хоёр цагийгаа бол одоо хольж сольж болохгүй, холио сэлчих юм бол одоо унтчих зураа, унжих зураа унтцсан юм шиг тийм ээ. Ингэж болчих гээд байдаг учраас маш сайхан хандах хэрэгтэй. За бас нэг жишээ авъя л да. While Чимгээ was playing volleyball day before yesterday, she twisted her elbow гэж. За тэгээд Чимгээ уржиг дээр гар бөмбөг тоглож байгаа тохоогоо булгалцсан гэж. За тэгэхээр одоо энэ гишүүн хэлбэр нардаа байж болно. Чимгээ twisted her elbow while she was playing volleyball гэж. Ингэж байрлаж болно. Тэгсэн ч гэсэн гишүүн хэлбэрээ төрүүлж орчуулдаг байх нь шүү дээ. Харин бусад бүх тохиолдолд бол while гэдэг холбоос маань whilst, whereas гэдгийн нэгэн адил байхад гэдэг эсрэгцлийг илэрхийлдэг байгаа. За нэг юм хэд хэдийн янзаар илэрхийлнэ гэдэг чинь та нар одоо бас л нөгөө англи хэлээр жонглоор дах зэмсэг гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо while it snows a lot in Ус гэвэл усад цас их ордог байхад ингэж хэлсэн чиглэл болно. Whilst it snows a lot in Ус гэсэн чиглэл болно. Whereas it snows a lot in Ус гэж хэлсэн чиглэл болдог байх нь шүү дээ. Тэгэл яах нь усад цас их ордог байхад it hardly snows in Gobi. За говьд бол барагтаа бол цас ордоггүй гэж. За whilst I have just one pet dog. За би ердөө ганцхан тэжээвэр нохоотой байхад my sis has 5 pets. Миний ихч болохоор 5 тэжээвэр амьтантай гэд ямар нэгэн байдлаар сөрөлдсөн зөрөөтэй ийм одоо өгүүлэмжийг холбож өгнө. Whereas Mongolia has a sharp continental climate. За Монгол орон их газрын эрс зэр суур амьсгалтай байхад гэж хэлээд гол өгүүлбэр нь Singapore has only 2 seasons. Сингапур болохоор ердөө 2 улиралтай гэж. With some people are sorry that they don't know what to do with their money. За зарим хүмүүс нь одоо мөнгөөрөө юу хийхээ ч мэдгээ болцсон тийм баян байхад others are sorry so poor that they even don't have anything to eat гэж. За зарим нь болохоор бүр тэр бүхэл идэх ч юм байхгүй үгээгүй ядуу байдаг үлээ гэж. За whereas I prefer being on my own, my bro prefers being in a crowd гэж. За би болохоор ганцаараа байхыг илүүтэд үздэг байхад ах маань болохоор олонний дунд байхыг илүүтэд үздэг гэж. За тэгээ янз бүрээр л одоо энийг зохиолж болно. Одоо жишээ нь whereas our doctor is extremely tactful, our nurse is not so tactful гэл. За манай эмч болохоор одоо туйлын зарчимж байхад цөвлөгч маань болохоор
их тийм ч зарчимч биш ээ гэх мэтээр эсрэгцсэн утгыг холбож өгдөг ажээ.